Дадагчтай хамтдаа одоо яриллаа. Өдрийн хөтөлбөр үргэлжилж байна. Улаанбаатар хотод 11 цаг 5 минут. Та бүхэнд ярилцлага шууд өргөд бэлэн болоод байгаа ээлжид ярилцлага. Энэ удаагийн зочноор манай студид багш Батсүрэн үргэлжлэн ирсэн байгаа. За Батсүрэн ахын эрхлэн гаргадаг хичээнгүй бичиг ном. За олон мянган хүүхдүүдийн анхны сурах бичиг, за гарын авлага болдог гэдгийг үзэгчлээ бас хандахгүй сайн мэдэх бах. Ингээд танд энэ өглөөний мэндийг хүргэе. Сайхан зусч байна та? Сайхан. Таны ажил өндөр үү? Ажил сайн байна. Тэгэхээр ярилцлагын эхлэлд та өөрийгөө товчхон танилцуулахгүй. Бидний одоо бид хоёрын урд бол үнэхээр олон удаа харж ирсэн сурагч гэдэг байна л та. За телевиз үзэн суугаа эрхэм сонсогчтой хүнд энэ өдрийн мэнд хүргье. За ингээд миний хувьд бол боловсролын байгууллагад одоо 40 жил ажиллаад тэгээд одоо тэтгэвртэй гарсан. Сүүлийн одоо 10 жил бол тэтгэврийн одоо Ахмад Настан багш, Ахмад багш маягаар одоо ингээд амьдарч байна. За энэ нь бол насаараа би боловсролын байгууллагад тасралтгүй ажилласан. Тухайлбал хөдөө одоо Говьалтай аймагт Багангийн багшаар ажиллаж байсан. Тэгээ Улаанбаатар хотод 1977 онд шилжиж ирээд Ардын боловсролын яам гэж байсан тэр үед. Тэр Ардын боловсролын яамны хэвлэлийн кэлтс гэдэгт одоо ажилтнаар иржсэн. За тэр газар маань юу гэдэм бэхээр одоогийн хүүхдийн сурах хүчийг заах гарын авлага ном хэвлэл хийдэг. Ийм одоо тийм гоё хүнтэй, нэндтэй их гоё газар ажилд орж исэн. За тэрнээс хойш яах вэ? Ардын боловсролын яамд Монгол бичгийн сургалтын төв гэж одоо монгол бичиг яригдж байсан 90-ад оны үеэс эхлээд нэг 5 жил тэнд ажилласан монгол бичгийн сургалтын төв. Дараа нь 1995 оноос эхлээд нийслэлийн боловсролын газар одоо мэргэжилтнээр ажиллаж байгаа. Тэгээ 2008 онд одоо тэтгэвртэй гарсан да. Тэгээ одоо иймэрхүү байдалтай л амьдарч байна. Одоо хичээнгүй бичиг гэл хүн болго манай эцэг эхчүүд за залуу эцэг эхчүүд бүгдрээ өөрсдөө бас эргэлж исэн баг. Сайн мэддэг бах. Одоо хамгийн түрүүнд миний хамгийн сайн тогтоосон энэ байгаа даа. Хичээнгүй бичиг. За ингээд хичээнгүй бичгийг та ер нь хизээнээс эхлэн гаргах болсон юм бэ? Энэ талаараа хаваалцаач. За энэ Монгол кирилл бичгийн хоёулангийнх нь одоо хичээнгүй бичгийг би эрхлэн гаргад юм аа. За тухайлбал одоо энэ кирилл бичгээр гаргасан одоо хичээнгүй бичиг маань одоо оноор ингээд байж байна. Жилдээ сургалтын хөтөлбөр төлбөрөө өөрчлөгдөөл үсгийн үзэх дараал өөр болсонтой холбогдуулаад энэ номоо өөрчлөх хийх гэх мэтчлэнгийн ажил гардаг л да. Тэгээ энэ үндсэн дээр сүүлийн 30-аад жилийн нь бол доктортой сургалтын агуулгыг дагаж өөрчлөгдөөл ингээд явж байгаа юм. Багш нар маань одоо нэлээд одоо хэрэгэлж сурсан, дадсан. За миний энэ номны онцлог нь юу юм бэ гэхээр зэрэг энэ хичээнгүй бичгийн ийм чиглэлийн номнууд их олон байгаа гадуур бол. За би юуг баримталт юм бэ гэхээр зэрэг хамгийн гол нь нэг стандартын дагуу эн чинь бичих одоо технологитой, бичих дараалалтай тийм ээ. Хаанаас эхлээд хаануу төгсөх гэдэг чинь одоо нарийн дараалалтай байхгүй. Би тэр чиглэлийн нэг сайн барьж одоо зөв стандартаар хүүхдэд сайхан хичээнгүй бичгийг харуулах, багш нарт гэргэлэгдэхүүн болгох, хүүхдэд одоо яг даган дуурайж бичигт нь хэрэгтэй, эцэгчүүд ч гэсэн одоо ашиглаад байх боломжтой ийм зүйл гэж ингэж боддtiin. Сүүлийн 30 жил хэрэгжилж байна. За яг 6 настай хүүхэд сургуульд орох болсонтой холбогдуулаад би бас нэг одоо 100 цаг одоо бэлтгэл гэж хийдэж штэ. Хийжсэн штэ. За одоо болохоор зэрэг нэг 60 цаг хийж байгаа. Энд яад юм бэ гэхээр зэрэг бэлтгэлийн тэр үед чинь хүүхдээ нэг бичих, ярих, сонсох энэ чадварыг нь хөгжүүлэхийн тулд багш нарт одоо материал хэрэгтэй болно да тийм ээ. Тэр чиглэлд зориулаад ах нэг ийм одоо ухаан эхлээд бие сургуульд орлоо нэртэй байсан. Сүүл рүүгээ ухаан энэ хичээнгүй бичгийнхаа эхний одоо болгоод энэ үргэлжилдэг ухааны. Тэгээ ийм ном одоо хийсэн. Тэгээ энэ багш нар маань энийг их сайхан ашигладаг. Жишээлбэл энэ номыг ингээл харахад жишээлбэл энэ хүүхдийн дандаа дуртай үлгэрийн баатар, хүүхэлдэйн баатруудаар ингээ хийцсэн. Энэ ямар учиртай бэ гэхээр зэрэг нөгөө хүүхдүүд маань өөрийнхөө мэддэг юмдаар ярих их дуртай байдаг. Жишээлбэл нөгөө нэг ямааны зураг байж хат ямаа гिचгаал тэгэл
таван шуумал нэг ч гэдэг юм уу тэгэл асуул зөндөл юм ярина л да. Ноол уурнаа шиг тамшигтай ч гэдэг юм. Гэтэл энэ дээр энийг хараад хүүхд бол өөрөө урсаал явцдаг. Бүр хоёр хүүхд ингээд зэрэгцээд байж яхад булаалдал тэр биенийхээ амийг дарж ирж байгаа л энийг яригдж явах жишээ нь. Энэ талыг бодоод энэ хүүхдийн хүүхэлдээ үлгэрийн баатар хүүхэлдэйн баатруудаар ингээд хийцсэн байна. За энэ дараагийнх нь бол шүү дээ дандаа хүүхдийн гар дасгах ийм зурх будах ийм чиглэлийн дасгалууд байгаа юм. Жишээлбэл энэ дээр 4 төрлийн дасгал байдаг. Энийг ажиглана тийм ээ. За жишээл энэ юу юм бэ гээл тийм ээ. Эхний энэ хичээлээд жишээлбэл энэ хүүхд төрийн далбай гэж хэлж болно, хэлэхгүй байж болно. Хэлэхгүй бол багш одоо тэгэл тэрийг өнгөөр нь одоо ингээд бууд зурааслаа будах жишээ нь тийм ээ. Энэ чинь нэг том мэдлэг болж байгаа жишээ нь. За тэгэл энэ дээр жишээл говьалтай хүүхд бол за манайх энэ Монгол улсын нутаг дэвсгэр энэ байна. Говьалтай хүүхд говьалтайхаа ингээд одоо бодох жишээ нэ тийм ээ. Тэгэл одоо энэ Монгол улсын газрын зураг гэдэг ингээ байж идэм байх. Тэгээ бид нар ч энд нь амьдард юм байна гэл товчхон юм ойлголт ухаан мэдлэг олоож явах жишээ нэ. Тэгээ ярилцсан энэ дээрээ бүтээн зурн будна гэсэн ийм чиглэлээр энэ доторх ажлууд нэгээ хийгдсэн байна. Ийм онцлогтой болохоор одоо багш нар танихыг аваарай гэж зөвлөлт юм байна шүү дээ. Яг их олон байдаг л да ийм одоо сургач. Ийм юмнууд их байгаа. Жишээлбэл энэ бэлтгэлийн одоо сүүлдээ 60 цаг байгаа байхгүй юу? 60 цагт зориулаад одоо багш нар маань хөөрхөн янз бүрийн сэдв хийдсэн байгаа. Зарим нь математик чиглэл рүү тийм ээ. Зарим нь одоо чийжлэх одоо тэр чиглэл рүү. За миний энэ бол ерөөсөө л бичих, гарын дадуулах, ярих, амын хөдлөх тийм чиглэл рүү хандсан юм байна. За тэгээ энэ 60 цаг дуусангууд яадгүй хэр зэрэг энэ хичээнгүүчиг 2 гэдэг одоо ингээ гарцсан байгаа. Энэ маань одоо ингээд үргэлжлээд явна тийм ээ. Тэгээ энэ бичгийн хэрэглээс авахгуулаад байж тээ. Хамгийн ихний ингээд цаандлага үеийн одоо бэлтгэл цаг гэж бас байдیں۔ Энэ яадгийн бэхэр зэрэг нөгөө өсөг зурхт одоо үндсэн зурлагуудаа энэ дээр дадлаг гэдэг байхгүй юу тийм. Тэгээд цаашаа одоо ингээд өсөх үзээд ингээд эхлэхээр энд бол ухаан ингээд яг аргачлалаар нь жишээлбэл А өсгийг жишээлбэл ингээд одоо хаанаас нь яаж үчээд яаж төгсгөө гэдэг аргачлалууд бол яг ингээд сайхан заагаад өгсөн байдаг. Тэгээ энийг хараад одоо эцэгчүүд ухаан яаж болно ч жишээлбэл А өсгийг баг өсгийн А бичгтээ жишээлбэл хаанаас эхлэх нь вэ? За энд дээрээс нь ингээд бичиж болно тийм ээ. Гэтэл одоо энэ эхлэх зураас нь бол энэ заадсан байна тийм ээ. Тэгээд ухаан 1 2 3 гэсэн дараалалаар одоо яа төгсгөө гэдэг ингээд заадсан байх жишээ нь. Тэгээ энийг бол хүүхдүүдэд одоо энийг даган дуурайж үчин тийм ээ. Багш одоо сургалтын материал болгож одоо багш чихээ багийн багш бол хэцүүлмэртэй шүү дээ. Хүүхдийн дэвтэр дээр бичин яан тийм ээ. Тэгэхийн хооронд энэ дээр одоо ухаан ингээд нэг ээлжийнхаа юу болгоод ашиглаад ингээд суртсан иймэрхүү маягийн байгаамаа. Тэгээ би хамгийн гол нь энэгээр юу хэлэх гээд юунд зориод байдсан бэ гэхээр зэрэг зөв стандартыг одоо эхнээс нь одоо хүүхдээ бичвэл сургах. Тийм шүү. Тэнд одоо багш ашиглах. Жишээлбэл одоо ингээл гадны орнуудыг харахад байна шүү дээ. Нөгөө сайханд ингээ каллиграфаар ингээ бичмэлээр бичдэггүй хоор байд юм байна шүү дээ. Тэр нь яаж яах вөхөр зэрэг одоо энэ каллиграфийн энэ чиглэл нь бол хөгжөөгүй, тэр нь алдагдсан, тэр нь одоо их хөгжөөгөл орсон. Одоо их үнсэн энэ үстэй. Тийм одоо эндээс яг тэгэл манай монгол хэлний багш нар цааш нь одоо гоё одоо аваа явчихсан гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо манай дээр өдөлөө их туршлагатай мундаг гоё бичүүлдэг ийм мундаг байсан шүү дээ. Жишээлбэл олимпиад ингээ явагдаад материал нэрэхэд яг нэг хүүхдээр хуулуулсан юм шиг. Тийм гоё материалтай жишээ нь Говьалтай аймгийн Лавиндава гэдэг багшийн материалыг харахад бол яг нэг хүүхд бичсэн юм шиг. Тийм мундаг жиг шаардлага. Багш нар ингээд ийм шаардлага тавих юм бол бидний энэ бичих энэ чадварын энэ гоё каллиграф чиглэл нь бол хичээнгүйчийн чиглэл бол аюу алдагдахгүй. Одоо бол Монголд алдагдааг байгаа. Ер нь гадны оронд алдагдсан байгааг харахад бас болзошгүй юм гэж би бас эмзэгэлдэг байхгүй. Тий. Одоо та сая хэллээ шүү дээ. 30-аад жил одоо энэхүү сурагчийг гаргаж ийна гэхээр. Тэгэхээр миний хувьд бол бас таны сурах хүчиг дээр ингээл аагаас яа гэж биччихсэн. Бас таны сурагч гэж хэлж байгаа байхгүй. Одоо ингээд Бацруу багшаа 6 настай хүүхдүүд хичээлд сургуульд ордог болчихсон гэж одоо хүмүүс үдрэдэг. Зарим нэг сүргээр ярих юм. Таны бодлоор одоо энэ 6 настай хүүхдүүд яг одоо энэ сурч боловсрох таны бодлоор энэ хэр тохиромжтой? Энэ 6 настай хүүхдийг штэ одоо дэлхийн чиг хандлагын үед байна штэ. 6 настай хүүхдийг авах тэр чигийн хандлага руу ерөөсөө орцсон. Тэр нь зөв юм. За монголчин их онцлогтой байна штэ.
Жишээ нь яаж нөхөр зэрэг одоо хүүхдүүд цэцэрлэгт хамарж байгаа, хамрагдахгүй байна. Хөдөөний одоо хүүхдүүд бол бүр ээж аавынхаа өөрт байж штэ тийм ээ. Тийм онцлогуд их байгаа. Жишээ нь тохиромжгүй нэг тал нь жишээлбэл хөдөөний одоо 6 настай хүүхдүүдийг эцгийх нь заавал нэг нь одоо дагаж ирж хүүхдээ харж штэ. Нөгөө хүүхэд нь ялах балчир байгаа учраас тийм нэг тийм онцлог юм байгаа. Түүнээсээс зарчмын хувьд бол 6 настайгаас ингээд явах нь зөв. Хүндэт нь тэргээл яриад тэрэнд нь таарсан хүүхдийн одоо тэр нас биений онцлогт нь таарсан материалыг ингээд сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн боловсролын яам Эрдэнэтэн мэрэгд чинь тэнд нь таарсан юм боловсруулад өгч штеп. Тийм учраас тэнд хүндэт нь хөнгөд нь хэрэгтэй хэрэггүй гэсэн асуудал бол байхгүй. Зүгээр яг Монголд нэг тийм онцлог байгаа. Хүүхд болгон янз бүрийн төвшөнд бэлтгэдэж ирдэг, тийм ээ. Тэрнээсээ гадна одоо хөдөөний хүүхдүүд бол үнэндээ бас хэцүү шттэ. Бүр ээж аавын өрөөс гараагүй ирж байгаа. Тэгээд одоо айл гэр одоо хоёр салангад одоо амьдардаг, энтергээл их зовлонгууд байх шиг болоод байгаа. Юм яригдээд байгаа. Тий. Тэр үнэн. Тоочвол барагдахгүй ихтэй тийм ээ. Одоо таны одоо энэ сурах бичгүүд байгаа шүү дээ. Би биччихсэн. Тэгэхээр одоо манай дүү бас биччихсэн гэхээр одоо цаашдаа та энэ сурах бичгээ мэдээж гаргасаар болно. Яаж улам боловсронгуй болох тал дээр төлөвлөгөө байна уу? За байна. Жишээлбэл одоо энийг би одоо юм болгон цахимжаад байна шүү дээ. Харин яг үнэ. Тэгээд жишээлбэл одоо миний одоогийн одоо хийх хоёр ажил байгаа. Нэгдүгээр энийг өстэй стандартжуулж. За одоо стандарт хэмжил зүүн газар гэж байдаг шүү дээ. Тэрийгээр яг одоо баталгаажуулж өгөх ажил байгаа. Тэгээд өгчих юм бол одоо энэ хичээнгүй хүч гаргаж байгаа олон улсууд нөгөө стандартаар барина шүү дээ. Тэгэхээр би таныг болохоор стандартаа гаргачихсан гэж бодоод. Үгүй энэ бол жишээ нь албан ёсоор байна шүү дээ. Бид нар бол ба шүү дээ энэ стандартыг бол барьж яваал болохоос биш албан ёсоор одоо стандарт хэмжил зүүн газраар чинь баталгаажуулаад одоо ингээд өгөх ёстой байхгүй юу? Энэ нэгдүгээр. Хоёрдугаарт энэ яг одоо бас яхан цахимжуулах хэрэгтэй байгаа. За жишээлбэл энэ энтрийг одоо ухаан анимашн хийгээд юм уу, аппликейшн татаад одоо ухаан эцэгчүүдэд байна штэ. Яг ингээд бүр ингээд ойлгомжтойгоор ингээд харагдаж яхаар ийм хийх гээд би одоо зориод зогсож байна. Энэ ажил цаг үетэй үйл нийлүүлэх бол тийм ээ. Одооны хүүхдүүд чи их айхтар ашигладаг болчихсон. Одоо янз нь шүү дээ. Одоо эцэгчүүд бүгд одоо ухаалаг утастай болцсон байна. Тэр үнд нь тааруулаад орчин үетэйгээ одоо холбоод ингээд бас захимжуулах нэг юм ажил үүтэй. Таны сурах хүчийг баг албан ёсных юм шиг л дагаж бүрддэг шүү дээ. Баяр нь яг багш нар хөлөөн жишөөрөд хэрэглээд ингээд сурцсан. Түүнээс яг одоо эхэндээ энэ байж боловсролын яам зөвшөөрөөд одоо ингээд зөвшөөрөл өгөөд нэг хэсэг гаргаж ирсэн. Тэгсэн чинь сүүлийн үед одоо янз бүрийн сурах хүчийн гарын авлагыг одоо ухаана боловсролын яам зөвшөөрөл батлаа гэсэн үгнүүдийн ав энтер гэсэн шаардлага тавиул байгаа юм л да. Гэхдээ яг нэгэнт одоо хэрэглээтэй зүйл учраас ингээд багш нар хэрэглэх дуртайд нь би их баяртай байдیں۔ Ингээ хэрэглүүлээд ингээ явж яадаг тийм учраас. Одоо таныг бас Монгол бичиг сургалтын төвд ажиллаж байсан гэдэг юм байл л те. Тэгэхээр яг Монгол бичгийн сургалтын явц өнөөдөр яг ямар байгаа вэ? Миний хувьд л 10 жил байхдаа Монгол бичгийг 3 дугаар ангиас нэг 2 жил үзээд болчлоо яалаа нэг тийм болоодсэн. За. Одоогийн сургалтын явц ямар хөө? За одоо тэгэхээр ийм эн чинь Монгол бичгийг яг түүх ярих хэрэгтэй болоод байгаа. Энэ 90 онд баг хурал гэж байсан шүү дээ. Тэрнээс одоо нэг баг хурлын тогтоол 36 дугаар тогтоол гэж гарсан. Тэрний яах юм бэ гэхээр зэрэг 94 он хүртэл бүх нийтийг Монгол бичгэд сургаж бэлтгэл хангана гэдэг. Тэгээ нэгдүгээр ингээс эхлээд ингээд бүр Монгол бичиг шууд орсон байхгүй юу? Багш нарч бэлэн байгаагүй, хүн болгон бэлэн байгаагүй. Яг л одоо тэр төр засгийнхаа шийдвэрийг нэгэн дугаар хүлээж аваад тэр үед бүр нэгдүгээр ангийн цагаан толгоогоос нэхлээд сурах хүчгээ бүгдийг Монгол бичгээр хийгээд ингээд сайхан 3 дугаар анги хүртэл явсан. Тэгээд 94 онд нөгөө тогтоолын чинь биелтийг шалгаж үзээд их хурлын 66 дугаар тогтоол гэж гарсан. Тэрээр юу гэсэн бэ гэхээр зэрэг за төрийн албан хэргийг Монгол бичгээр хөтлөх бэлтгэл хангагдаагүй байна гэдэг ийм дүгнэлт хийгээд цаашид
гэрэл бичгээр үргэлжлүүлэн хөтлөө гэсэн энэ чиглэл өгсөн. Тэгээ тэрнтэй холбогдуулаад нөгөө явж исэн дороос явж исэн Монгол бичгийн дахиад ингээ алдчихж байгаа шүү дээ. Зогсчихж байгаа байхгүй юу? Нөгөө тэр шийдвэр тэр тогтоолоос болоод тэг ингээд харамсалтай гэсэн. Би тэгээд нэг энэ дээр боддог байхгүй. Энэ Монгол бичгэд ороход байна шүү дээ. Нэг бэлтгэл ханган бүх ард түмнийг нэг сайхан бичгтэй болгоцгаал. За ёстой болчлоо. Бүгд сайхан болчлоо. Одоо л нэг орё гэдэг ийм юм бол байхгүй. Ерөөсөө л шууд л хэрэглээ үүсгэх хэрэгтэй. Тэгэх юм бол монголчууд бол оюуны боловсрал сайтай, боловсрал өндөртэй, бүгд оюуны чадамжтай, бүгд мундаг ийм боловсрал өндөртэй улсууд байна шүү дээ. Тийм учраас ерөөсөө л хэрэглээ үүсчих юм бол энэ рүү чинь зүгээр шууд ингээл дагаал орчих. Тийм хэрэглээгээр л орно. Түүнээс нэг хугацаанд штэ ингээл одоо бэлтгэл хангаа, тэрний шалгаа шиг юу. Энэ бол ерөөсөө монгол хүний чинь бас нэг онцлог байна штэ. Юмыг одоо цагийн тулгаж ордог 50 хоош нь 50 тавьж байгаа л яг тулаад ирсэн үедээ шүк гэл ороод бүгдийг намжуулчдаг. Бас тэр онцлогийг бодмоор байгаа байхгүй юу? Түүнээс ч тэр налайгаад нэг тэдэн жилийн дараа орно гэдэг чинь үндэ худлаа юм байлээ. Гэтэл одоо шууд монгол бичгээр орно бол манайх орч чадна гэж би боддیں۔ Энэ бол миний бодол шүү дээ. За одоогийн байдалд байна штэ. Монгол хэлний хууль гэж гарцсан байгаа. За монгол хэлний хуулиар бол их сайхан монгол бичгийн талаар заалтууд байгаа. За төрийн албан хэргийг бол кириллээрээ хөтлөнө гэж байгаа. Тэрнээс гадна энэ явц дундаа штэ. Энэ төрийн албан хэрэг бус байгууллагыг бол биш та хос бичгээр монгол кирилл хос бичгээр явах тийм чиглэл рүү орно гэж байгаа. Тэр нь хизээнээс өгөхөр зэрэг 2025 оны 1 сарын 1-ээс эхлээд хос бичгээр төрийн албан хэрэг бичиг баримтууч ингээд яваад ирэх. Тэгэхээр эхлэнэ гэхэрж одооноос эхэлж ингээд бэлтгэлж гэдэг юм уу? За одоо юу хийж гэнэ вэ гэхээр зэрэг тулгаад эхэлдэг шиг л байна. Одоо ерөнхийлөгчийн албан бичиг, их хурлын даргын албан бичиг, засгийн газрын одоо адил төвчний гадаад явж байгаа бичиг баримтууд бол бүгд монгол бичгээр бас гадаад хэл дээр явагдаж байгаа. Энэ бол эхлэн тавигдж чинь гэсэн үг байхгүй юу? Тэрнээс гадна ихтэй сургууль одоо нэг ээшийн шалгалт өгч штэ. Энэ монгол хэлний шалгалтын 4/1-ээс жишээлбэл нэг 20 материал байлаа монгол хэлний материал тийм. Тэрний 4/1 гэдэг чинь хэд гэсэн үг вэ? 5 асуулт нь монгол бичгээр байна. 4. Заавал төрийн албаны одоо шалгалт өгч байгаа хүн бай гэж бодъё тийм ээ. Одоо нэг албанд орё гэдэг тийм ээ. Тэр хүнээс бас монгол хэлний шалгалт аавна. Тэгвэл бас яг энэ ээш өгч байгаа хүн шиг шалгалтын 4/1 нь монгол бичгээр аавна гэдэг. Иймэрхүү гой заалт өгсөн байгаа. За тэгээд ихтэй одоогийн байдлаар бол яг 6 дугаар ангиас нь эхлээд монгол хэлийг бус ангиуд нь үе шаттайгаар хөтөлбөрийн дагууд ингээд монгол бичгийг үзэхээр ингээд заагаад сурах хүчиг бүх юмнууд нь хийгдээр ингээд явагдаж байна. Миний энэ тэнтэй холбогдуулаад би энэ монгол бичгийг багаас нь зааж явах үед шүү дээ монгол бичгийг. Би таны энэ шар тэмдрийг л их санаж байна. Кичэнгү бичиг гэдэг энэ номыг бас хийгээд энэ манай одоо Хөдөлмөрийн Баатар Монгол улсын одоо ардын багш одоо Дас Сэдэнг одоо энийг одоо сайхан надад гоё бичиж өгсөн. Тэгээ ингээд сайхан хүүхдүүд даган дуурайж ингэж бичтiin. Энэний дагууд бас би нэг ийм материал хийсэн. Монгол бичгэд сургах их гээд энэ маань дандаа унших чиглэлийн дасгал тийм ээ. Ийм жижигхэн хэмжээний толтой материалууд байгаа. Энийг би нөгөө 1-р ангиас нь явж явах үед зориулсан. Тэгээд нөгөө 6-р ангиас нь үзэн гэхээр жоохон зогссон байхгүй. Тэгээ багш нар маань надад бас хүсэлт тэр үеийн энэ материалууд хэрэгтэй байна гэж ингэж хүсэлт хийгээд байгаа. Би жоохон боловсронгуй болгож жагаад энийг бас дахиад хэвлүүлэх бодол байна. Тийм бодол байна. Тэгэхээр миний хувьд чи яг ингээд богино хугацаанд сураад болчихсон. Уул нь яг Монгол бичгийн олимпиад энтерт ороод их л дажгүй явж исэн. Одоо л ингээ мартагдсан. Тэгээд миний үеийн баг тэр чигээр идэм баха. Харин тийч хэрэглээ байхгүй болохоор чинь тэгэн штэ. Аргагүй штэ, мартдаггүй зөв штэ. Хэрэглэх орчин алга штэ. Тийм штэ. Шамд Монгол бичгээр энийг бичээд ирж хинч шаардахгүй штэ. Тэгэхээр тэр чинь хэрэггүй юм чинь хэрэггүй байж таарна үстэй тийм ээ. Тийм учраас хэрэглээ үүсгэх хэрэгтэй. Одоо миний яриад байгаа хүчээр л орчих хэрэгтэй байхгүй юу? Тэр нэг бэлтгэл ханган манган инээ тэр үгдийг асуудал бол байдгүй юм байлаа. Бид нэр 90-94-нд бэлтгэл хангах гээд үзсэн. Тэгтээ олон мундаг ажил явагдсан. Хөдөлмөрчдийг сургасан, бүх шатны багшнаараа ингээд монгол бичгэд сургасан олон ажил хийсэн л дээ. Тэгтэл шууд л ормоор юм байл. Гэж ингэж хэлэх гээд байна. Тий, одоо яг таасаа хэллээ шүү дээ. Монгол бичгийг
кирилл бичгтээ ингээд одоо хослуулад гэх юм уу хамтруулан хэрэгэлснээр маш их алдаа гарч ийна гэсэн юм шүүмжлэл байгаад байгаа. За яг хөө тэр нэг сүйтэй алдаа нь бол гайгүй л да. Ер нь бол хэрэглээл байх юм бол тэгэл аль жилээр л одоо хөгжил явуучих гэсэн үг шүү дээ. Хэрэглээл байвал. Цаашдаа бол төрийн бодлого тэгж штэ. Аха. Төрийн албан хэрэг бусд одоо байгууллага хосоор одоо албан хэрэгээ хөтлөнө гэж штэ. Тэр зэрэг одоо хос хүчтэй байхс л өөр аргагүй. Бүгд сурна гэсэн юм бодлого байна. Тэгээ энэний дагуу бол хуулийн байж байгаа юм чинь хуулийн бүх хүмүүсүүд одоо энийг биелүүлэхдээ одоо системтэй олон ажлууд хийгдэх байх л да. Аха. Энэ бол Монгол бичгийн талаар их дэвшил байгаа шүү дээ. Сайхан тойл бичгнүүд гарцсан, цахимд орцсон, үсгийн монд яатсан. Тэр байтга бүр Монгол кирилл дээр байгаа юмыг шүү дээ. Монгол руу шууд хөрвүүлждэг программыг тусгай тийм төслөөр одоо ингээд хийгээд хэрэгжээд одоо явж байгаа энэ сайхан дэвшилтэй ажлууд зөндөө байна. Аха. Одоо бас нэг ийм асуудал байгаа Батсүрэн багшаа. Одоо бид та бүгд одоо ингээд ухаалаг утас ашиглаад их л чаталдаг, мессежлдэг болчиход байгаа шүү дээ. Одоо тэр чинь ингээд илүү даамжих тусам зөв бичдэг хүн байгаа болчиход байгаа. Яг үнэ. Одоо тэгэнгүүт одоо зөв бичигдэх 700 үг гэдээ бас нэг юм гаргаад ирэх юм. Өмнө нь бидний сурж ирсэнээр нэг өөр бичлэг бодис гэдгийг бодч гэдэг юм уу? Одоо нэг ийм байгаад 700 үг гэдэг. Тэнгүүт одоо бид нэр эргэлзээд маа доотлын одоо жоохон хүүхдүүд маань чи ингэж бичих хэрэгтэй гэдэг. Тэнгүүт нэг ийм зааг гарчаад байгаа юм л да. Энэ тал дээр таны бодол юу вэ? За энэ тал дээр бол одоо ингэж байгаа. Зөв бичгийн дүрмийн олон тойл гарч ирсэн юм. Өмнөд одоо даалгач өгшин тойл, амьд сүрэнгаан тойл, мөөмөгийн тойл гэж зөв бич энэ цэвлийн тойл гэдэг олон сайхан тойлууд гарч ирсэн. За гэвч хамгийн сүүлд нь бол амьд сүрэнгаан, осор багшийн нэг тойл байгаа. Энд би ацарж үгүй юу? Энд ацраг байх шиг байна. Өсгөн дүрмийн тойл гэж байгаа. За энэ бол 84 онд хийгдсэн. Тэр бол маш мундаг тойл байгаа. Одоо боловсруулсныхаа хувьд, журамлсныхаа хувьд одоо дамдын сүрэнгаа одоо агуу дамдын сүрэн шүү дээ. Тэр хажуугаар нь бас одоо багшийн сургуулийн багш надтай Монгол Өвчгийн төвд ажиллаж байсан осор гэж нэг агуу бас нэг мундаг тийм заа харгач мундаг багш байсан. Тэр хоёр одоо боловсруулсан үсгийн дүрмийн тойл гэж байгаа. Тэн дээр чи одоо энэ 700 үгийн чинь бүр журамлцсан сайхан бүгдийн цэгцлээд үндсэндээ өгцсөн байгаа. Энэ 700 үг дотор бол журамлаад ингээд хитгэн үг гаргахтаа зарим нь алдаатай малдаатай гаргаал ингээд яхан хаашаа яасан болцсон байлээ л дээ. Ийм юмдаа нэгэнт гаргаж байгаа бол анхааралтай хандмаар байгаа. Тэгэхдээ энд төрийн зүгөөсөө штэ журамлсан тойл гэж гарах ёстой. Ойлгоо. Хинч одоо заах нь одоо олон эрдэнэтэд оролцоо тийм ээ. Одоо тэрийг үндсэндээ хийгдэж байгаа гэж би сонссон юм байна. Тэгэл хэн бугаач гэсэн тэр журамлсан тойлол хараад бичиж шүү дээ. Чийч үчин, ерөнхий сайдч үчин, ерөнхийлөгч нөгөө харах бол нөгөө тойлон дээрх бичлэгийг л хараад бичиж шүү дээ. Тэгэхээр зэрэг аюу гой зэгцэлнэ үстэй. Одоо бол тэгд тийм ингэж өчтийн, тэгж өчтийн гэл одоо цэцэрхэл олон янз юм яриад шүү дээ. Энийг ингэж журамлж өгөх ёстой тийм ээ. Тэгж журамлсан тойл одоо маш энэ хэлний эрдэнэтийн хүчээр одоо удахгүй гарах байх. Ер нь эхэлсэн ажил гэж. Жинэ гэдэг чинь их сайшаалтай мэдээлэл шүү. Тэгэл одоо хэвлэл мэдээллийн газрууд байна, багш нар байна, хүүхдүүд байна. Хэн бугаач гэсэн л нөгөө тойлол хараад биччихнэ. Яг үнэ. Тий. Тэгээд өөр хэний ч үгэнд орохгүй. Өөр тойл харахын ч хэрэг байхгүй. Тэгэл ингээл журамлчихвол тэгэл зэгсэрчих байхгүй. Харин тэр тойлыг гаргахтаа маш хариуцлагатай гаргах хэрэгтэй. Сайхан редакц хийж алдаагүй өстой олон дахиж нэгтэлж одоо ингэж маш хариуцлагатай гаргах хэрэгтэй гэж би боддتي. Тэгэхээр ер нь таны хувьд бол Монголын боловсролын салбарт насаараа ажиллаж байгаа одоо тэтгэвртэй гарчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хийж байгаа ажил төрлийн талаар бас илүү сонирхмаар байна л да. Одоо ямар бүтээл, ямар одоо яг хөө тэтгэврт гарчихаар хүн чинь зүгээр суухгүй маа бас тэгээд тэгээ би сүүл рүү чи одоо жоохон өндөр настай болохоор нутг нуруугаараа одоо бас хандаж нутгтай их жил шахуу очих хүсэлтэй болчих юм. Жишээлбэл одоо сумын гарын тонкол нутаг баг тайлбар толгойд нэг юм тойл гаргасан. За тэгээд эн чинь одоо 80 жилийн хойгоор гарсан. Тэрийгээ улам боловсронгуй болгоод одоо ухаан энэ тонклын одоо түүхийн ном гарч явах жишээ нь. Та чи Алтай нутгийн хүн юм биш? Гаалтай нутгийн хүн тийм. Тэгээд жишээлбэл энд бол одоо тонклын түүхийг манай энэ Мэжээ хүү гэж одоо их мундаг одоо тийм түүхч архивч одоо ийм хүн байдгийг. Тэр хүн маань одоо
манай Томплын түүхийг бол аюу сайхан тэр бүр их урагшаага харж олон зуун жилийн өмнөх энэ түүх энэ одоо баримт түшиж аюу гоё бичсэн юм мундаг түүхч хүн одоо энэ түүхийн бичсэн. Тэгээ ард нь болохоор зэрэг ингээд тойл гэж дунд нөгөө баг тайлбар төлөө дунд тайлбар төлгийгээ жишээлүүд хүн амар төвшин алимаач гэдэг юм ингээл тэгээ алтан соём гэж юу юм аман зохиол гэж юу ингээл тойл болгоод ингээд гаргасан. Жишээ нь галсанд орж гэж галсан гэж хийм тий. Одоо энэний дээр их тайлбар тойл гэл. Одоо хон Эхэлсэн байгаа юу та? 100 жилээр одоо өмнөдөө ингээл бас ингээл материалаа цуглуулад ингээл явж идэв тий. Тэр мэтлэнгээр энд тэгээд бүх юмыг за тэгээ одоо хамарахгүй бүхэл юмыг одоо хийж байгаа юм л да жишээлбэл. Үүнийхээ хажуугаар бас сурах хүчгээ. За тэгээ одоо яг та энэ сурах хүчийг энэ ялангуяа энэ хичээнгийн хүчийг энэ Монгол хүчгийн талаас бол би нэлээд одоо анхаарал тавина гэж ингэж бодож байгаа. Ялангуяа одоо тэр сайхан бичдэг. Энэ Монгол хүчийн одоо бидний 90 онд нэг ардчлан хувьсгал гараа тийм ээ нэг гол сайхан юу болсон бэхэр зэрэг дараагийн үеийн сайхан улсуудыг төрүүлж өгсөн байхгүй юу. Жишээлбэл тэр яг 90 оны үед бол би Монгол бичгийн тухай одоогийнхоос их зөрүүтэй ойлголттой байсан. Нэг хойшоодгүй одоо өөрөө сайн мэдэхгүй л байсан. Гэргэлдээ. Мэдэхгүй юм хүн нэг сайн оншихгүй шүү дээ. Тэгээ энэ рүү одоо шуудраад энийгээ судлаад улам одоо ингэхээр зэрэг ямар агуу бичиг юм бэ? Ямар ухаантай ард түмэн юм бэ? Энэ Монгол бичиг гэдэг чинь одоо хүн төрлөختний одоо оюуны соёлд монголчуудын оруулсан асар том одоо хувь нэмэр шүү дээ тийм ээ. Одоо дэлхийн хэмжээнд удаас ингээд хоошоо бичдэг нэг бичиг байна. Араасаа ингээд бичдэг байна. Гэтэл монгол бичиг бол ингээд дандаа сайхан дээрээсээ ингэж босоо монгол бичиг гэж ингэж онгойддаг шүү дээ. Онгорхоос аргагүй ийм гоё бичиг. Тэгээ дандаа одоохон ингээд ийм нар зүг ирчилсэн юм хөдөлгөөнөр ингэж бичдэг ийм зөв хөдөлгөөн байгаа зү. Тэр ч гэсэн арга барилтлаас их гоё учир зүйтэй. Тэгээ хин шинжлэлийн талаас бол монгол бичиг бол их агуу. Үнэхээр одоо тэр яаж тэг зохиогдож, яаж тэгж одоо энэ ерөнхий хэл шинжлэлийн онолд одоо ингэж нийцж тэр олон мянган жилийн өмнө түүхтэй шүү дээ. Зохиогдож чадсан байна гэдэг үнэхээр агуу. Тэр зэрэг монголчууд бол үнэхээр ухаалаг ард түмэн юм. Тийм шүү. Тэгээ одоо судар бичиг, ном тийм ээ ёс заншил, ангаа ухаан, эрүүл мэндийн бүх юм чинь тэр сайхан монгол бичгтэр бичигтэд ингээд баримтлагдаад хадгалагдсан байна шүү дээ тийм ээ. Тэр одоо монгол бичгтэр ийм соёлын түүх байна гэхэд яг хөө кирилл бичгийнх нэг ийм 70 жилийн түүх байгаа шүү дээ. Гэхдээ энийгээ бид үгүйсгэж болохгүй. Энэ бол бас том соёл. Тийм ээ. Тэгээ ингээд хослоод аавна гэдэг энэ төрийн бодлого бол зөв юм л да. Гэхдээ монгол бичгийг бол эхний одоо бүр монгол хүн болгон одоо зүрх сэтгэлтэй бол өстэй дээдлж явах хэвээр энийгээр бахархаж өнгөрч явах хэвээр тийм соёл бол монгол бичиг юм аа. Тийм учраас чамд хэрэг болдогч байлаа болдгооч байлаа монгол бичгээ бол одоо хүн болгон сурч одоо мэдж явах хэрэгтэй шаардлага бол үнэхээр байгаа. Одоо та сая бүтээлийнхаа талаар сурах хүчгээ талаар ярьсан. Үзэгчдээс ийм асуулт ирсэн байл та. Бага насны хүүхдээ эцэг эхчүүд бахад бодвол энэ таны сурах бичгүүдийг хаанаас худалдаа авч болох вэ гэсэн ийм асуулт ирсэн. За яг энэ интерном юу азур тэр оргил номын оргилд бас нэг номын худалдаа байдаг. Тэр энэ тэр. Тэгээ голдвол багш нар захиалаад авчт юм дөө. Одоо би ингээ яхаар зэрэгэл та тэдэн ном аваад иргээл тэгдэм. Би нөгөөдг нь захиалсан газрууд нь авч өгчтэй. Тэгэл тэдэн ном борлцдгэлээ. Тэгээ эцэг эхчүүд нь хувьдаа авиг бол номын дэлгүүрүүд номын дэлгүүрүүд дээр байна. Одоо интер номд байна. Аз хурд номд байна. Ингээ энийгээр ингээд хэрэгжилж болно. Та бүхэн ярилцлага өндөрлөх төгсөн байна л да. Таны урд таны гайхалтай уран бичлэг байна л да. Тэгэхээр бидэнд бас нэг товчхондоо хуваалцаач. Бас дараагийн асуулт манд яг үүнтэй холбоотой. Эхлээд та Гэхдээ яг энэ одоо би энэ ягаад нэг одоо их энэ кичэнгүүчх талаар их бодож санаа зовж явд юм бэ гэхээр зэрэг багаас одоо энэ манай багш их сайхан бичдэг хүн байсан. Сайхан бичгийг одоо үргэлж онгоргож бид нарыг ингэж хөгжүүлдэг байсан. Тэгэл тэр багшигаа дуурайгаал одоо ингээд гайгүй сайхан
бичих тийм сонирхолтой болцсон гэрэг шүү дээ. Тэгээд л тэр боловсролын яамны нэг хэвлэлийн газар ажиллаж байхдаа Сэмжид энтергээд мундаг гайват багш нар байлаа л да, багшийн сургуулийн. Тэр энтертэй ингээд хамтарч ажиллаж эхэлсэн. Тэгээ нэг хичээнгүйчгийн талаар одоо ийм ингээд тэр Сэмжид багшд нэг анхныхаа юм игээд очсон тэр багш бол айгүй сайхан баярлаж би одоо өндөр настай боллоо. Ингээл тэгээд багшийн сургуулийн багш лаах үтер Сэмжид багштаар очиод одоо ийм өөрийнх нь нэр оруулсан ингээд хичээнгүйчгийн номыг аацраал хөөх юм нөгөө би муутай бас нэг их баярлж яж үлээ. Өө би ийм л юм хүсэдээс өөрийнх нь хийсэн юмыг цааш нь залгамжлал аваад ийм улсууд төр би ямар гоё гэж хөөх юм нөгөө өвчтэй байжсэн ч гэсэн лаах багш үтерт үнэхээр талархаад тэгжсэн. Тэгэл тэр үеэс урам аваад одоо тэр энэ хичээнгүйчгийн юмыг одоо бүр барайл одоо ажиллаад явж байгаа юм тий. Одоо тэгээд одоо өнөөдөр сургуультай хүүхдээ өгж байгаа залуу эцэг эхчүүд бол мөн суралцж байгаа залууст хэрхэн уран гой зөв бичих талаар таас зөвлөгөө өгөөч. Одоо хүнийг зан чанарыг нь бичгийн хэвээр тодорхойлох. Яг үнэ шүү дээ. Энэ бол одоо энэ бичгийн хэвийг одоо хүний зан характерыг тодорхойлно гэдэг зарим талаас энэ үнэн болов гэж боддог. Ялангуяа энэ Монгол бичгэл бол энэ каллиграф талаас бол айгүй хөгжсөн байна шүү дээ. Ялангуяа өөр Монголд бол одоо дээлдэхгүй гоё болцсон байна. Манайд ч гэсэн одоо энэ сургуулиуд бол энэ уран бичлэгүүд бол хөгжиж шүү дээ, тийм ээ. Тэгээд энийг дээдлэх, шүтэх, Монгол үндэснийхээ бичгийг одоо сурах ийм хүсэлтэй олон залуучууд, олон хүмүүсүүд бол байна л да. Тэгээ энэ сургалтууд нь бас ингээд яваад орчны сайхан бүрдүүлээд ингээд өгчих юм бол Монгол бичгэл сурахад хэцүү юм биш. Зарим улсууд агуулаа гэж хичээд тийм ээ уул гэж яах юм өдр гэл тийм юм ярьдаг. Эн чинь тэр хэлшинжлийнхэн цаад юмд угаасаа тийм байж байгаа байхгүй. Тэгэл тэр хүний чинь хүн агуулаа гэж ярихгүй шүү дээ. Уул гэл ярьчих харацгаал тий. Тэр мэтлэнгийн тэгвэл зүгээр хоёр уу гэдэг ингээ бичих тэр уул чинь бас л байж шүү дээ. Уул шугамдаач гэдэм уулаасаач гэдэм чинь өөр л бичих шүү дээ. Дүрсийн ингээл ялгаал ингээл гоё биччихшээ. Тэр талаас бол Монгол бичиг бол тийм шантрах зүйл биш шүү гэж залуучуудаа хэлмээр байна. Сурах тусам улам сонирхолтой. Сонирхолтой. Харин одоо энэ дээр өрн Монголын ард түмэн бол үнэхээр гайхамшигтай байна шүү дээ, тийм ээ. Бүх юм нь одоо Монгол бичгээр сайхан манай нэвтрүүлгээр орсон. Тэгсэн үү? Ямар гоё байна уу, тийм ээ? Манай залуучууд бол их уран бичлэг одоо бүр тийм урлаг болоод хөгжиж байна. Тэр их гоё юм. Тийм. Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээсэнд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Танай телевизийн хамт олонд ч гэсэн одоо намайг урьж энэ сайхан нэвтрүүлэгтээ оруулж бас намайг миний сэтгэлийг сонсон явдалд үнэхээр талархаж байна. Тэгээд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Ингээд үзэгчдээ энэ удаагийн зочин их сонирхолтой зочин байлаа. Бид бүхэн Батсүрэнгийн сурах хүчиг гэл их төлхөө хэрэгэлдэг байсан. Манай үеийнхэн замун залуу эцэг эхчүүд нь бүгдээрээ сайн мэддэг баг. За тэгвэл энэ хүү сурах хүчгийн зохиосон гарын авлагуудыг зохиосон Батсүрэн багш манай студид хүрэлцээрж бас сонирхолтой мэдээлэл ярилцахыг өрнүүллээ. Ингээд өдрийн хөтөлбөр үргэлжилж байна үзэгчдээ.